Энэ хөөрхөн хүүг Төгөлдөр гэдэг. Хүү 11 настай. Төгөлдөр өдөр бүр эртлэн босч сургууль руугаа яарна. Сургууль дээрээ хүү дуртай хичээлүүдийг судалж, найз нартайгаа тоглох дуртай. Хүү том болоод олон хүний амь насыг аварсан сайн нэмж болохыг хүсдэг. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээлдээ шамдан суралцдаг. Хичээлийн цаг дуусахад хүү нэгэн газар руу яаран явна. Хүү зах дээр тэрэг төрж арга ирээхээ амьдралд тусалдаг. Хичээлээ тараад өдөржин зах дээр ажилласны эцэст багахан хэмжээний хөлс авна. Хүү хариу бүрэгтэй уралдан гэрийн зүг яарна. Шинэ жилийн баяр ойрцоо. Бусдын адил баярлаж өвлийн өгнөөс бэлэг авахыг хүссэн Төгөлдрийн хүсэл. Ингээд бид Төгөлдөр шиг 100 хүүхдийн хүслийг биелүүлэхээр ажилдаа орсон юм. Авчирсан. Өөрийнхөө хувцснуудаа. За бас хичээлийн хэрэгсэл авчирсан байх тий? За баярлалаа. Бэлэг очиж байгаа хүүхдүүдтэй хандаад юу гэж хэлмээр вэ? Хүүхдүүдэд аз жаргал сайн сайхныг хүсье. Намайг анх баяр гэдэг би нэг ангийн сурагч. За хамтдаа бэлгэлээгээд энэ цайн үсийн аянд танаа ангийн хүүхдүүд оролцож байгаа шүү дээ тий? Миний дөө юу бэлгэлэхээр авчирсан бэ? Би өдөрнөөс харандаатай өгсөн. Шинэ үеийн сургуулийн 2 ангийн сурагч Цэцэргэл би эйтэнгийн найзуудаа үлгэрийн ном Чихмал бамбрууш авчирсан. Намайг Үлэмжгоо гэдэг. Би шинэ өдөм сургуулийн 4 ангийн сурагч. За энэ хамтдаа бэлгэлээгээд сайн үнсийн арга хэмжээнд танаас ангийн хүүхдүүд сургууль нэгдэж байгаа шүү дээ тий? Миний дөө юу бэлгэлэхээр хүүхдүүдтэй авчирсан бэ? Би 20,000 төгрөг авчирсан. Он цураараа эрүүлэх амьдраарай гэж хэлмээр нэ. Би энэ цураар өөрийнхөө хичээлийн хэрэгслийг битэж авчирсан. Тэгээд би энэ хүүхдүүдтэй юм өгч байгаа маш их баяртай байна. Манай талхчгэр компанийн хувьд болохоор
нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлдэл аянд маш их гар бие оролцдог энэ компани байгаа. Дээд талаараа энэ дэлхийн муусаа сангийн хамтдаа бэлгэлийн аянд буюу нийгмийн эмзэг бүлгийн өнчин ядуу хүүхдүүд зориулсан энэ бэлэг өгөх энэ арга хэмжээнд оролцож байгаадаа тун баяртай байна. Бидний шинэ гаргасан бүтээгдэхүүн брэнд бол Какао брэнд гэдэг хүүхдүүдэд бэлэг барихаар болсон байгаа. Бүх хүүхдүүдэд энэ шинэ оноо гайхалтай сайхан өнгөрүүлээрэй гэмээр хүсэж байна. Дэлхийн муусаа сангаас санаачлан зохион байгуулж буй хамтдаа бэлгэлийн аянд Мамо брэнд нэгдэж байгаад баяртай байна. Хүүхэд багчуудаа шинэ оны мэндийг хүргэе. Үндэсний уугуул үйлдвэрч Монгол Амс компани хамтдаа бэлгэлийн сайн үйлсийн аяныг дэмжиж олон хүний халуун дулаан сэтгэл шингэсэн эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн болох Илч брэнд бүтээгдэхүүнээ хүүхэд багчууд бэлгэж байгаадаа баяртай байна. Хамтдаа бэлгэлийн сайн үйлсийн аянд шар доктор нэглээ. Хүүхдүүд та бүхэн шинэ оны мэнд хүргье. Дэлхийн муусаа сангийн хамтдаа бэлгэлийн аяны өрөөнд сайн үйлсийн аяны өрөөнд манай компани оролцож байгаа. Тэгээд хүүхдүүдийн маань ном хэлний хүмүүс цагаан байг гэдэг энэхүү номуудыг бэлгэлж байна.
Манай нийгмийн нийгэм хаалт үйлчилгээний газар чиглэлтэй төргийн нийгэм хаалт үйлчилгээний хэлтс зорилт зүйлэгт одоо нэг төрөөс үзүүлж байгаа хаалт үйлчилгээ хүрэхээс гадна за мөн маш олон төрийн бас байгууллагуудтай хамтарч ажилладаг. За өнөөдөр дэлхийн мууза цааны сайн дурын төрийн бас байгууллага сайн дурын нийгмийн үйлчилгээ үзүүлдэг. За энэ байгууллага маань өнөөдрийн үйл ажиллагааг санхүүжүүлж хав хүндээ ийм олон бэлгийг бэлдэж ирсэн байна. За ингээд бэлгээ авахд бэлдээд энэ ах эгч нартай бүгдээ нэг балгацаад баяр хүргэе яа өгсөөлөө. Баярлалаа. Оо баярлалаа. Шинэ surgууль дайрах спортын төлөвлөлтийг бичсэн байгаа шүү. Тэгээд осол компани бидэнтэй хамтарч ажиллаж өндөр үйлчлүүлэх олон компани хамтран ингээд та бүхэнд өглөө өгөөр маньчилгаа өнөөдөр ингээд энэ хэсэг баярын зүйлийг явуулсан байгаа шүү. Ингээд бид Улаанбаатар хотын Сонгон хайрхан, Сүхбаатар, Шингэлтэй, Аян зүрх дүүргийн 150 хүүхдэд хамтдаа бэлгээ өгч Сэлэнг аймгийн эрүүл сумыг оны 12 дугаар сарын 26. Дархан уул аймгийн Дархан сумын 1-р дунд сургууль. Тус сургуулийн хүүхдүүд сургуулийнхаа шинэ жилийн баяраар бэлэг авах гэж өөр өөрсдийн нэртэй догтоо бэлдэж тэрэндээ мөнгө хадгалж байсан юм. Гэвч хүүхдүүдийн цуглуулсан хуримтлал бэлэг авахд хангалтгүй байсан учраас бид тус сургуулийн 100 хүүхдийн хүслийг биелүүлэхээр шийдсэн юм. Хүүхдүүдийн зарим нь хичээлийнхээ бус цагаараа зах дээр тэрэг төрж, айлын ус төлөө зөөж өгч, ар гэрийнхээ амьдралд тус нэмэр болдог гэж байсан юм. Зураг сэмэн өндрөх тэгээд бэлэг өгсөнд баярлалаа. Бэлгийн таалагдсан. Дахиад бичсэн үү? Дахиад бичсэн. Тэгээд юуны тухай бичсэн? Өглөөг аавных. Өглөөг аавал тэр нь юу бичсэн? Бэлэг. Тэгээд чамд бас бэлгийн нэсвэн тий. Саралаа. За. Уруугийн хавтууд ингээд Админы ахыгч нараас нь гоё бэлэг өгсөн чинь бэлгийн таалагдсан. Самдас хадгалын ч дэстэр өгөн гэлж чи ер нь мөнгө хуримцуулъя гэж бодож байна уу? Бодож байна. Өдөрт 1000 төгрөг цуглуулад эрэгчид ер нь уралдаанд орно гэж бодож байгаа юм. Бодож байгаа. Ер хэдэн төгрөг цуглуулах вэ? 10 төгрөг. 2014 оны 12 дугаар сарын 28. Төв аймгийн 100 мод хот. Нин ядуу амьдралтай, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй хүүхдүүдэд бэлгээ өгөхөөр бэлдээслээ. Дэлхийн мууза сангийн ахыгч нар нь Монголын одоо олон брэнд үйлдвэрлэдэг олон одоо үндэсний үйлдвэрлэгч компаниудтай мөн одоо Америкт байгаа
Ахнараас мөн шинэ үе дунд сургуулийн үе тэнгийн андуудаас ингээд та бүхэнд өнөөдөр өвлийн өгнөөр дамжуулан ингээд энэ сайхан шинжлэлийн билийг хөгүүлсэн байна. Дэлхийн хуудас ангаас хон байгууллагын хамтдаа биелүүлсэн сайн улсын манай эдийн засгийн хамт олон Төв аймгийн 100 мацгийн хүүхдүүдтэй гарын бэлгийн автобусаар ирлээ. Бидэнтэй хамт мөнх бат захиралтай оюутны цэхийн үйлчин бүсгүйчүүд маань оёсон хувцас бэлгэлэхээр хүрэлцэн ирээд байсан. $2014 оны 12 дугаар сарын 31. Шинэ он гарахаас урьдч бид Дархан уул аймгийн Дархан сумын засаг даргын танхимын газарт тус сумын нэн ядуу амьдралтай айл өрсгийн хүүхдүүдийг урьж хандлагчдынхаа дэлхийг тусламжийн хувцас хэрэглэлтэй хамт өгсөн. Кухня 식수대 어떻게 가지고 아니면 알아서 신진이 내용이 보여주세요. Удамж талын цац цэвэрлэж буй тогшилт үйлчилгээний компани ажилчид. Цэвэр тоглог орчин бүрдүүлэхийн төлөө өдөр шөнийн заагийг үл ялхан ажиллах шар хантаацнуудынхаа хүүхдүүдэд бэлгийн өгөхөж мартсангүй. Бид бүхэн нэг нэгний хайрлан инэрч сайн сайхан үйл хэргийн төлөө өгье гэсэн сэтгэлээр нэгдэж нэн ядуу амьдралтай хөгжлийн бэрхшээлтэй хагас улам бүтэн өншин нийт 500 хүүхдийг баярлуулсан.